За энэ хэсгээр бид нар нийтлэг төслийн загвар, цохилдуулсан өснөгт болон Gantt диаграм хэрхэн үүсгэх тухай ойлголтуудыг үзэх болно. За эхлээд Microsoft Project програмд төслийн нийтлэг бэлэн загварууд ямар загварууд гэдгийг үзье. Файл тав дээр товшно, Info мөрийг сонгоно, Organizer гэсэн icon дээр товшлоо. За энд Organize Global Template гэсэн гарчигтай юм байна. За энд Organizer icon дээр товшоход Organizer буюу зохион байгуулагч гэсэн нэмэлт цонх бий болсон байна. За энд маш олон тохиргоонууд байна. Views tab дээр товшоод харъя. Зүүн хэсэгт Global MPT буюу бэлэн нийтлэг загварууд энд байж байна. MPT гэдэг нь Microsoft Project Template гэсэн үгний товчлол юм байна. За баруун хэсэгт одоо нээлттэй байгаа файлд ашиглаж байгаа загваруудыг харуулсан байна. За энд copy, delete, edit зэрэг үйлдэлүүдийг хийх боломжтой харагдаж байна. Microsoft Project програмд эдгээр темплейтүүд нь аль хэдийн суугдсан байгаа. За Reports tab дээр товшъя. Models tab дээр товшлоо. Tables tab дээр товшлоо. Энэ task болон resource гэсэн хоёр сонголт байж байна. За filters tab дээр товшъя. За мөн task, resource гэсэн хоёр сонголт энд байна. За calendar tab дээр товшлоо. Гурван сонголт байна. Maps tab дээр товшъя. Fields tab дээр товшоход юу ч байхгүй нь харагдаж байна. За ингээд Groups tab дээр товшоход Task, Resource гэсэн сонголтууд энд харагдаж байна. За ийм байдлаар бид нийтлэг template буюу загваруудыг хэрхэн ашиглах боломжтой тухай энд сая үзлээ. Бид ажиллаж байгаа төсөлд шинээр загвар үүсгээд Global Template гэсэн хэсэг рүү copy хийх боломжтой юм байна. За үнийг дараа нь өөр төсөлд ашиглаж болно. За Gantt chart гэдэг дэлгэдэг зэснээс их олон Gantt диаграмын хэлбэрүүд, төрлүүд байдаг нь харагдаж байна. More views гэсэн мөрийг сонгоод өөр хэлбэрүүдийг сонгох боломжтой. Өөрийн гэсэн Gantt диаграмыг үүсгэхдээ энд байгаа бэлэн Gantt диаграмын хэлбэрийг copy хийгээд, хуулбар хийгээд түүндээ засвар хийж өөрийн болгож болно. За яаж хийхийг үзье. View tab дээр товшно. Эндээс Auto Views гэсэн дэлгэдэгчнээс More Views гэсэн мөрийг сонголоо. За тэгээд Gantt chart хэлбэрийг сонгоё. Copy товч дээр товшиж хуулбар хийж авч байна. Шинээр үүсгэх Gantt диаграмын нэрийг My Gantt chart гэж өгье. За энд ямар хүснэгт ашиглахаа зааж өгнө. Entry хүснэгтийг сонгож байна. За group мөрөнд No Group, Filter мөрөнд All Tasks гээд Show in Menu гэсэн итгэгдсэнийг шалгаад октавчийг товшлоо. My Gantt chart гэсэн Gantt chart диаграмаас нь харагдаж байна. Apply товч дээр товшно. За Gantt chart дэлгэдэг зэснээс харъя. My Gantt chart гэж байна уу гэж харъя. Байна. За одоо Gantt диаграмаа цохилжлуулж өөрчлөх боломжтой болж ирсэн байна. За жишээ нь 6 дугаар мөрт буюу зураас зурсыг сонгоод маусны баруун товчийг товшоод формат мөрийг сонголоо. За color мөрөнд улбар шар өнгийг сонгож өгье. Октавчийг товшлоо. Өнгөн солигдсон байна. Хувирсан байна. Өөр буюу зураст өнгүүд сонгож өгч болно. За хоосон талбайд маусны баруун товчийг товшоод Grid Lines мөрийг сонгоё. Current Date мөрийг сонгоод color буюу өнгийг улаанаар сольж өгье. Project Start мөрийг бас сонгоё. Хэлбэрийг нь дан зураас болгож өгч байна. Тасархай зураастай байсныг дан зураас болгож өгч байна.
Өнгийг нь ногоон болгож өглөө. Гант руу үсгсэн мөрийг сонгоё. Дан зураас болгож байна бас. Өнгийг нь цайвар ногооноор солиод за тэгээд октавчийг товшлоо. За хийсэн өөрчлөлтөө гант диаграмаас харъя. Өөрчлөлтүүд орсон байна. За одоо бид энэ үүсгэсэн гант диаграмаа global template руу хэрхэн оруулахыг үзье. Инхийн тулд файл тав дээр товшоод info мөрнөөс organizer гэсэн айкон дээр товшино. За my kitchen гэсэн хэсгээс my Gantt chart-ыг сонгоод copy тавч дээр товшноо. За ингэхэд global mpt хэсэг рүү саяын my Gantt chart гэсэн диаграм орсон нь харагдаж байна. За одоо шинээр төслийн файл үүсгэе. Цулгуу төслийн файл байна. Gantt chart дэлгэдэг цэснээс my Gantt chart сонголтыг хийж болж байна. За ийм байдлаар өөрийн гэсэн зохилдуулсан Gantt диаграмыг хэрхэн үүсгэх тухай үзлээ. За одоо өөрийн гэсэн зохилдуулсан хүснэгтийг хэрхэн үүсгэхийг үзье. Дасгалын хавцнаас my kitchen with weave гэсэн дасгалын хавцыг нээсэн байна. Weave тав дээр товшоод tables дэлгэдэг цэснээс хүснэгтийн хэлбэрүүдийг хард сонгож болдгийг үзсэн. Эндээс more tables гэсэн мөрийг сонгоё. Энд new буюу шинээр эсвэл copy буюу хуулбар гэсэн товчнууд харагдаж байна. Entry хүснэгтийн хэлбэрийг copy буюу хуулбар хийгээд за түүндээ засвар хийж үзье. За нэрийг нь my table гэж өгье. Field name баганд талбаруудын нэрс байна. Task mode хэрэггүй гэж үзээд delete руу товч дээр товшиж байна. За start finish-ийг мөн сонгоод арилгаж байна. Predecessors мөрийг мөн арилгаж өгье. За энэ дүүр багнуудыг нэмж оруулах боломжтой. Хоосон дөрвөлжин дээр товшоод доош дэлгэдэг цэснээс baseline cost багныг оруулж байна. За actual cost гэдгийг оруулж өглөө. За дараагийн баганд хүснэгтийн нүдний хаяг хаана байрлахыг зааж өгнө. Line data гэсэн баганд зааж өгч болно. За вид буюу өргөний хэмжээг бас өгч болох нь. Title буюу нэрийг бас өгч болох нэ. Baseline cost гэсэн мөрний дагуу cost start гэсэн нэрийг өгье. Actual cost гэдэг мөрний дагуу cost now гэсэн нэр гарч өглөө. Date format гэсэн мөрөнд огноо. Row high гэсэн мөрөнд мөрний өндрийн хэмжээг өгч болох юм байна. Show in menu гэсэн мөрийг идэвхжүүлэхгүй төр зур орхие. За ингээд октавчийг товшлоо. Apply товчийг товшино. За одоо tables дэлгэдэг цэсийг харвал шинээр үүсгэсэн хүснэгтийн нэр нь байхгүй байгаа нь харагдаж байна. More tables мөрийг товшоод my table хүснэгтийг сонгоод apply товчийг товшлоо. За бидний үүсгэсэн хүснэгт гараад ирсэн нь харагдаж байна. Засварлах хэрэгцээ гарвал weave tab дээр товшоод auto weave дэлгэгддэг цэснээс edit товч дээр товшиж засвар хийх боломжтой юм байна. За бүр шинээр хүснэгт үүсгэе гэвэл tables дэлгэдэг цэснээс more tables мөрийг сонгоод new гэсэн товч дээр товшиж шинээр хүснэгт үүсгэж болно. За энд бүх зүйлсийг шинээр оруулж өгөх шаардлагатай харагдаж байна. За энэ байдлаар бид энэ хэсгээр нийтлэг төслийн загварууд өөрийн гэсэн Gantt диаграм хэрхэн үүсгэх засвар оруулах тухай мөн хүснэгтийг хэрхэн үүсгэж засвар хийж болох тухай ойлголтуудыг үзэж дууслаа.